Амрын гэрийн үзэгчдээ ярилцах цаг булангийн энэ удаагийн дугаарт хаан улд өргөдөх цагдаагийн газрын 1-р хилцээний Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ринцэн оролцож байна. Таны энэ өдрийн амрын гэрээ? Амрын гэрээ. Тэгэхээр ер нь он гарснаас хойш заллах гэмт хэрэг ер нь хэр их бүртгэгдэж байна? Ер нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт ер нь хэр байгаа вэ? Заллах гэмт хэрэг өмнөх онуудад бодвол өссөн байна. 2021 оны 2 сарын тоо баримтаар бол 1662 гэмт хэрэг бүртгэгдсэн бол нийслэлийн хэмжээнд ч 2022 онд бол тухайн гэмт хэрэг нь 2.8 дахин өссөн байна. Тэгэхээр заллах гэмт хэрэг бол өмнөх онуудаас улам өсөд байна л гэсэн тоо баримтууд бол харагдаж байгаа. Хаан улд өргөдгийн цагдаагийн газрын 1-р хилцээний хэмжээнд болохоор өмнөх оны 2021 оны өмнөх үед бол 50 хэдэн гэмт хэрэг бүртгэжсэн бол энэ он 2022 оны 2 сарын тоо баримтаар бол 90 гаруй буюу 100-аад орчим гэмт хэрэг бүртгэсэн. Өмнөх оноос бас л өссөн байгаа. Энэ гэмт хэрэг өсснөөр тухайн гэмт хэрэг бүртгэж байгаа мөрдөн шалгах ажиллагаа явагдчихсны үр дүнд бол гэмт хэргүүд нь бол илрүүлэлт нь бол улам ахиж байгаа. Тухайн гэмт хэргүүдийн шийдвэрлэлт нь ч гэсэн ер нь бол агсан байгаа өмнөх онодоос. Тэгэхээр ер нь энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ? Ер нь сүүлийн 2 жил коронавирус цар тахлаас болоод ер нь бол нэлээд цахимжлаа шүү дээ. Тэгэхээр ер нь цахим заллан бас нэлээд түлхүү өсөөд байна. Энэ талаар. Захим улс орондоо ярилт бүгд ер нь захимжиж байна. Эннийхээ дагаад бас хорон уршиг бас байна. Эннээс шалтгаалаад одоо захим гэмт хэргийн ямар нэгэн зарын сайт, тэгээд Facebook, тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ашиглан бусдыг залж мэхэлж байгаа үйлдэлүүд байна. Тухайн этгээд нь болохоор өөрт байхгүй байгаа зүйлийг байгаа мэдээр бусдад зарж борлуулахаар хямд зах зээлийн үнэ ханшаас доогуур зарж борлуулахаар зар тавьснаар тухайн эдэнд нь тэрийг хямд үнээр авч бусдад үнд үнээрээр зарах ашиг олох сонирхлоор бусдаас тухайн этгээднээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар ханддаг. Тухайн этгээд нь тэрэнд нь нөгөө тухайн этгээд нь итгэл үнэмшил төрүүлж тухайн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр зарнаа. Хямд үнээр та авахгүй урьдчилгаа мөнгөө хийхгүй бол өөр нэг хэнийг нь зарлаа гэсэн итгэл үнэмшил төрүүлж өөрийн болон бусдын дансыг ашиглан мөнгөийг шилжүүлж авч залж байгаа үйлдэлүүд бол ихээр бүртгэж байгаа сүүлийн үед л. Тэгэхээр ер нь цахим залланд өртөж хохирсон иргэд маань ер нь цагдаагийн байгууллагад хандаад хохирлоо барагдуулах нь ховор өгдөг гэж үздэг. Энэ ч учраас иргэд маань бас ер нь бол цагдаагийн байгууллагад төдийлөн ханддаггүй баг. Яг цагдаагийн байгууллагад цахим залланд өртсөн иргэд маань хандвал олдох боломж нь ер нь хэр үед юм бол? Ер нь цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа чиглэлтэй албаа агчид бол бүгд тухайн гэмтрийг илрүүлэх, дасан зогсоох чиглэлээр бол мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохоор илрүүлэхгүй хэрэг гэж бол бодохгүй шүү дээ. Бүх хэрэгүүдийг илрүүлэн тогтооно. Сүүл нь эцэслэн шийдвэрлэн хохирсон иргэдийн эрх ашигыг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол ер нь бол илэрдэг. Захим гэмтэргийн илрүүлэх бол мөрдөн шалгах ажиллагаанд тухайн үе шаттай дараалтаа явагдаж жоохон цаг хугацаа зарцуулсан зарим хэрэгүүд бол байдаг. Тэгвэл богино хугацаанд ч гэсэн илрүүлж байгаа үйлдэлүүд бол байгаа. Тэгэхээр л иргэдүүл хохироод байгаа тэр үйлдэлийг бол цагдаагийн байгууллага гомдол гаргасан бол цагдаагийн байгууллага гомдлыг хүлээж авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн гэмт хэрэг үйлдэлсэн зохих этгээдийг бол тогтоох, нотлох чиглэлээр нь ажиллагаа хийгээд эцсийн шийдвэрийн шүүх шийдвэрлэж байгаа. Ер нь заллах гэмт хэрэг төртөж байгаа иргэдийн нас хөөсээр нь авч үзвэл ер нь ямар хүмүүс төлхөө энэ төрлийн гэмт хэрэг тохироод байна вэ? Хохирч байгаа иргэдийн сэтгэл зүйн ажлын байраар нь үзэх юм бол тухайн этгээд нь хуваарь бизнес эрхтэлдэг. Зарим нэг нь ажилгүй. Тим хүмүүс бол ихэвчлэн хохирч байгаа. Нас үсээр нь үзэхээр бол ихэвчлэн бол эмэгтэйчүүд байдаг. Насаар нь аваад үзэхээр бол 19-оос 20 насны 15-аас 20 насных нь бол 10% байгаа. 25-аас 40 насных нь бол 60% ихэнх хувь нь байгаа байхгүй. Үлдсэн хувьд нь болохоор 40-оос дээш насны хүмүүс байгаад байгаа. Энэ хүмүүс яагаад гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүс нь бас насаар нь үзэхээр ажлын байраар нь эднэр үзэхээр судалгаа гаргаж үзэхээр бол юм ба. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хялбар аргаар мөнгө төгрөг олох санаа зорилготой. Ер нь бол анханасаа л заллий гэсэн санаа зорилго сэтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэж байгаа. Зарим нэг хэсгээ нэг 10-аас 20% ч гэдэг юм уу тухайн үтг нь бол ажил үүрэг гүйцэтгэх явцад тухайн үеийн гарч байгаа бэрхшээл шалтгаалж гэмт хэргийн холбогдож болж байгаа үйлч гэсэн байдаг хүмүүс ч гэсэн байгаа.
та бид залгичид боломж олохгүй тулд тухайн бараа бүтээгдэхүүн болон эд хөрөнгө шилжүүлж өгч байгаа үедээ бичиг баримтыг нягтлан шалгаж тухайн этгээдэд тухайн тийм бичиг баримтыг бүрэн шалгасны үндсэн дээр л өмчлөлөө шилжүүлж өгч байх юм бол та үед залгичийн хохирч болохгүй нэ л гэсэн үг. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ удаагийн дугаард хаанвал дүүрэгдэх цагдаагийн газрын 1-р хилцээний мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ринцэн оролцлоо.